Ажлаа хийхдээ өмсөж бай гэж бодоод өөртөө хормогч авахад шоколад уусан чинь нэг юм хөргөн хар палаж тааралдаад тэгээ өмсөж үзээд хэд эргэлдэж үзсэн чинь нэг киноны хэсэг санаанд орчлоо. Нэг хэсэг Instagram, TikTok-оор энэ киноны яг саяны энэ бүжгийн хөдөлгөөн нь тренд болоод ирсэн. Тэгээд би одоо л ямар нэртэй кино байсныг ерөөсөө санахгүй байна. За миний хормогч бол нэг юм хөргөн урдаа хоёр халаастай, нэг юм цацган мөртэй уйдаг ийм хормогч байна. Хормогчоо өмсөж үзүүлэхээс өмнө нөхрийн ажлаас ирсэн хүнд кошлакуудаа төхүүлж өгч जैन. Тэгээ үргэлж худалдаа авалт хийж дэмжлэг үзүүлдэг ажлынханд нь маш их баярлаа. Хормогчоо өмсөд харсан чинь би яг нэг Холливууны костюм өмссөн юм шиг харагдаад байсан. Эсвэл нэг юм 10 жил төгсөхдөө бидний үе чинь нэг юм порн парчиг өмсдөг байсан шүү дээ. Яг тиймэрхүү юм шиг. Бас гэртээ нэг юм ширээний скотчер ойсон байгаа. Тэгээд хүүтэйгээ хамт өдрийн хоолноос өмнө амттай идэ гэж бодоод хурдгаан юм жижигхэн ширээ засчлаа. Том хүүгийн маань хичээл орохгүй байгаа. Тэгээд том хүүгийнхаа хичээлийг тавтуулангаа ажиллаа хийх гээд баг хүүгээ төрсөн гэртээ аваачаад хит хонолцсон байгаа. Тэгээд нөхөр бас имчилгээндээ яваад хит хонж гинөө. Тэгээл нэг гэрээ цэвэрлэгээ ажиллаа хийгээл нэг иймэрхүү байдалтай байна да.